Би бас санал хэлэх гэсэн юм аа. Одоо интернетээс харж байхад энэ зээлийн хувь инфляц засгийн газрын үнд цаасны харьцуултыг аваад үзэхэд манай Монгол улсын хувьд зээлийн хувь дэлхийн жишгээс өндөр байгаа байхгүй бүр 20 гарцсан 22 24 ч гэдэг юм уу те. Япон, Америкийн нэгдсэн улсаас өндөр байгаа. Тэгэхээр бид нар энэ зээлийн хувь дээр юуны өмнө хамгийн түрүүнд анхаарч ажиллах бол болохгүй байгаамаа. Саяхан Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим дээр бүх аж ахуйн нэгжүүд Монгол банк, арилжааны банкуудын уулзалт нэг 3 сарын өмнө болсон юм аа. Энэ уулзалт дээр Үнэнбат гэдэг Монголын банкуудын холбооны ерөнхийлөгч хэлжсэн арилжааны банкудад мөнгө байх нь байгаа. Гэхдээ мөнгө гаргаж чадахгүй. Яг гэвэл аж ахуйн нэгжүүдэд бүтээгдэхүүнөө борлуулах зах зээл борлуулалт байхгүй, борлуулж чадахгүй байгаа ийм юмд бидэнд одоо бодис секторыг дэмжиж зээл өгөхөөс арилжааны банкуд татгалзаад байгаамаа, сонирхолгүй байгаамаа. Тийм учраас ер нь энэ арилжааны аж ахуйн нэгжүүд зээл авахаараа өөрийг өөрөөр төлөхөд одоо би болсон өөрөө төлөхийн тулд бараг зээл авж байгаа гэж болгоомжлоод би зээл өгөх ямар сонирхол аж ахуйн нэгжүүдэд зээл өгөх сонирхол банкудад байхгүй. Тийм учраас энэ бол боломжгүй төр өөрөө л энийг бодлогоор зохицуулсны дараа арилжааны банкуд хөдлөх байх гэж банкны холбооныхон хэлсэн өөр маш их бухимдал үүсгэсэн л дээ. Тэгэхээр та Монгол банк энэ бол бас Монгол банкнаас шалтгааллах зүйл гэж арилжааны банкуд нь ингээд тайлбарлаад байгаа юм аа. Тэгэхээр энэ үүссэн гацааг арилгах тал дээр сайн анхаарч ажиллаарай гэж надад хүсэж байна. Яг гэвэл арилжааны банкуд байгаа тэр хэвтэж байгаа мөнгийг одоо эргэлтэнд оруулах хэрэгтэй тийм бодис секторыг дэмжсэн. Тэгэхээр энэ тал дээр жишээ нь их хурлын талаас бодлогоор яаж дэмжих ёстой бэ гэдгийг хамгийн түрүү анхаарч ажиллах зөв баха. Тэгээ ер нь нөгөө иргэдний орлоготой ажилтаа байна уу, аж ахуйн нэгжүүдэнд мөнгө эргэлдүүлэх мөнгөтэй байна уу гэдгийг хэмждэг нэг гол хэмжээр бол энэ банкнд хугацаа идэрсэн болоод чанаргүй зээлийн хэмжээ байдаг. Хамгийн сүүлийн үзүүлэлтээр бол 2.80 төгрөг давчаад байгаа шүү дээ. Энэ иргэд ч мөнгө аж ахуйн нэгжүүд ч бизнес эргэлдүүлэх мөнгөө болчлоо гэсэн үг ээ. Тэгэхээр иймэрхүү юм дээр эхний ээлжинд анхаарч ажиллаараа. Сая бид нар ингээд сонгуулиар явж байхад бол бүх хүн зээлийн хүүгийн үрийн дарамтанд орцсон байгаамаа. Бүр хувь хүн аж ахуйн нэгжүүд бүгд. Тэгэхээр сая бас энэ гишүүд ч хэлж байна. Зээлийн хүүгийн дэлхийн жишгт ядахтаа ойртуулаач ээ гэх төрөн хүсэлд бас байнга орон дэрч ирсэн. Тэгэхээр энэ тал дээр таныг анхаарч ажиллаарай гэж хүсэж байна.